За сайн байцгаана уу? Монголизм тип тарот 5-тай морилно. Ингээд 6 сарын 3-наас 6 сарын 9-ний хоорондох шинэ 7 хоногийн ерөнхий зурлаг буюу зурхай хүргэж байна. Тэгэхээр шинэ 7 хоногт та бүхэн маань ерөнхий гол хоёр энерги нь энэ хоёр үзэр гарсан байна. Нэг нь бол Ten of Cups, нөгөөх нь Magician үзэр маань дуушаа орж буусан байна. Тэгэхээр энэ маань ямар учиртай гэхээр ерөөхдөө болохоор гол цөм энерги бол гэр бүл рүүгээ чиглэж байна. Тэгэхээр гэр бүлийн хурим найр болох, хурмаа хийх, бэр гуйх ч юм уу тийм. Эсвэл гэр бүлийн цугларалт болох. Эсвэл гэр орноос хол байгаа хүмүүс маань гэр орондоо гэртээ ирэх тийм. Бүр мөсөн гэртээ ирж байгаа ч юм уу тийм энерги мэдрэгч байна. Тэгээ ерөөхдөө маш гоё хамаалагдсан гэр бүлтэйгээ хийв найрамдалтай. Нөгөө талаараа бас гэр оронтой болж байгаа байранд орж байгаа ч юм уу тий. Шинэ гэр орон худалдаж авж байгаа эсвэл байрны ашиглалтанд орж байгаа ч юм уу. Ийм гоё энергитэй байх нэ. Нөгөө талаараа болохоор Magician хүзэр доош харж ийн гэхээр нэг талаараа болохоор баг зэрэг юм залмих ч юм уу хуурмаг байдал, хуурм эхлэлтэнд орох магадлал өндөр байгаад байна. Тэгэхээр түн дээр анхаараарай, болгоомжтой байгаарай. Сайн аливаа зүйлийг шийдвэрлэх, аливаа зүйлтэй хамтарч ажиллах, гэрээ хэлцээр хийхдээ маш сайн нэгтлээрэй. Нөгөө талаараа бас та өөрөөсөө бусдын залмихынд хордогдохоос гадна өөрөө бас залмих гаргах ч юм уу тий. Хувийн ашиг сонирхол нь ашиг сонирхлоо илүү урьдчилж төрүүлж тавих ч юм уу. Жаахан шунлын сэтэлтэй тий жаахан аливаа зүйлд шунах харах ч юм уу, залмих гарах чи гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодол орж ирэх, тийм энерги орж ирэх магадлал өндөр байгаа учраас түн дээрээ бас анхаарад зөв замыг бас сонгоорой гэж хэлмээр байна. Болох энэ эх 7 хоногт шинэ 7 хоногт болох голлох цөм хоёр үйл явдал нь юу вэ гэхээр ерөөхдөө 3 үйл явдал гаргадаг. Тэгээд энэ удаад бол 3 дахь үзэр яагаад ч гарч ирсэнгүй. Тэгэхээр энэ хоёр үзэр бол ерөөхдөө хоорондоо их ойролцоо үзэр гарсан байна. Тэгэхээр ерөөхдөө бизнесийн болгон санхүүгийн тим менежмент алдагдахны аливаа менежменттэй байдал, зохион байгуулалттай байдал алдагдах нь эхэлснээ дуусгаж чадахгүй байх тийм. Аливаа ажлыг та хийж байгаа бол дуусгах төгчөөд байхад арай дуусгаж чадахгүй тий. Өнгөрөх ч юм уу энэ 7 хоног. Мөн нэг ажлын ард гарч амжихгүй ч юм уу тий. Тэрэнд ер нь бол нэг цагийн менежмент ч юм уу аливаа зохион байгуулах тиймэрхүү менежмент дутагтаад байна. Менежмент муу байх нэ гэдэг зүйл гарч ирээд байна. Тэгээд өөрийгөө бас голсон ч юм уу, ажлаа голсон, чамлсан ч юм уу тий. Эсвэл хийж байгаа ажлаа дундаас нь хаямар санагдаж байгаа ч юм уу. Үр шимээ яг ингээ хүртэх төхөөд багт чинь дундаас нь болчдөг ч юм уу тий. Туушгүй тийм төвчээргүй байх магадлал өндөр байгаад байна гэж харагдаж байна. Нөгөө талаараа болохоор бас энэ хоёр бол бараг ижил утгатай. Ер нь бол ийм гацалтай, аливаа ажил үйл ерөөхдөө жоохон ийм удаашралтай байх нь эх 7 хоногт. Тэгээд жоохон урам хугарах гад ч юм уу түүндээ тий. Тийм төвчээргүй жоохон адгуурах гад идэг байх ийм магадлал байгаад байна. Тэгээ маш их ийм ачаал ихтэй тий. Ажил төрөл хийж байгаа хүмүүс, хөдөлмөр эхэлж байгаа хүмүүс маш их ачаалтай байх нэ. Ерөөхдөө болохоор ингээд аливаа нэг үйл хэрэг үйл явдал нэг ийм циклд орчихсон. Тэр циклээсээ гарч чадахгүй ч юм уу. Тийм байдалтай харагдаж байна. Тэгээд төгсгөл нь бол ер нь ирэх болчиход байна. Гэхдээ арай дуусч амжихгүй эх 7 хоног өнгөрөх ч юм уу тийм энергийг тийм үйл явдлыг бол харуулад байна. Тэгээ аливаа хийж байгаа тайлан тооцоо гаргах ч юм уу тухайн ажлыг хийх, гүйцэлдүүлж дуусгах ёстой байтал эх 7 хоногт бол арай хараахан амжихгүй ч юм уу жоохон удаашрах. Тийм төлөвтэй харагдаж байна. Өгж байгаа зөвлөгөөнүүдийн хувьд болохоор импресс үзэр дээш харж буусан. Тэгэхээр энэ дээр би хэлчихсэн. Аливаа үржин шимийг хүртгэхээс өмнө хаях гад байна. Гэтэл үр шим, эд баялаг үржин шим нь яг ард нь байгаад байна шүү. Яг энэ үзэрний чинь ард байгаад байна. Тэгэхээр үр шимээ хүртэх цаг нь маш их ойрхон байна. Тэгэхээр ингээд төвчээртэй байгаад өгөөрэй гэдэг
зөвлөгөө болсон байна. За нөгөө талаар болохоор шууд утгаараа энэ одоо маш их өндөр эмэгтэйлэг энергийг агуулсан ийм одоо хатны үзэр байдаг. Тэгэхээр одоо шууд утгаараа нэмэгтэй удирдлага ч юм уу эсвэл ээжээсээ эмэгтэй хүнээс эхнэрээсээ одоо тусламж авах, зөвлөгөө авах дэмжлэг одоо ирэхээр байна. Тэгэхээр тэр дэмжлэгийг одоо хүлээж аваарэ гэдэг мессежийг өгчиж болно. За эсвэл бас нөгөө талаараа байгальд гарч одоо тийм эм энерги бас ингээд эмэгтэйлэг төсчийн чанараа одоо эмэгтэйлэг энергийг бас юу ягаарэ өргөж өгөөрэй гэдэг зөвлөгөө бас өгж байна. За энийг ясны бас ив сахиараа эвтэй байгаарэ гэдгийг бас харуулж байна. За шимэник хилингээс бол шинэ эхлэл гэдэг утгаар гарч ирсэн байна. За тэгээд 7 хоногийнхоо төгс өглөөр байна уу тийм эсвэл дараагийн шинэ 7 хоногт бол шинэ эхлэл одоо ирсэн байна. Шинэ эхлэлүүд одоо ирэхээр байна. Шинэ эхлэл хийх нэ. За мөн шинэ сартай байгаа энэ 7 хоног. Тэгэхээр бас шинэ сараа дагаад шинэ одоо эхлэлүүдийг төлөвлөж хийх ийм бэлтгэлээ хангаарэ гэдэг зөвлөгөө болсон байна. За ингээд мудраа үзрээс болохоор тийм эерэг байдалтай одоо enjoy байдал тийм тэр enjoy ийм эерэг гоё сайхан тэр байдалтай л үлд тэндээ зогсолт хийгэрээ гэдэг мудраа гарсан байна. За энэ мудраг та бүхэн маань хийгээд ерөөхдөө энэ мудран дээр гоё бясалгаарэ. За cool down мудраа гэж юм тийм. Тэгэхээр ерөөхдөө хит идэвхтэй байх нь тийм ч зөв биш ээ. За өөрийнхөө одоо эрч хүч, энерги шавхснаар за энергийн баланс алдагдана. За физик биеийн хувьд бол дархлаас улирна. Тэгэхээр түр амар, түр зогсолт хий гэж. Тэгэхээр маш их юм ачаалалтай, ачаа ингээд үрээд ингээд маш их ингээд ядралттай ингэж байх магадлал өндөр байгаа учраас за аль болох одоо танд enjoy байдлыг өгж байгаа юу байна? Таны гэр бүл бол эх 7 хоногт бол гэр бүлийн харилцаа гэр бүл гэдэг нь одоо заавал эхнэр нөхөр биш те бас одоо оюутан сурагчдын хувьд бол эцэг эхтэйгээ байх тэр харилцаанууд бол үнэхээр cool гоё 7 хоног байх нь за тэр enjoy байгаа тэр зүйлүүд дээрээ төвлөрөөд за яг тэр enjoy байдлаасаа эрч хүч энерги бас аваарэ гэсэн утгыг бас илэрхийлж байна. За тэгээд affirmation буюу эх 7 хоногийн одоо батламж үг маань бол амьсгалах бүртээ би өөрийн амар тайван орон зайд хүрч шинэ хүч эрчим элбэг байдлыг өөртөө татдаг гэсэн affirmation буюу батламж үгийг энэ 7 хоногчингоо та бүхэн өглөө оройдоо хэлээрэй. За тэгээд ихэвчлэн загас үхрийн ордны мандалтай, сартай, нарны ордтой загас үхрийн ордныханд маань түлхүү их хамааралтай мессежүүд орж ирж байна шүү. Ингээд шинэ 7 хоногт бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа.